нуугдаж тоглосон нь. Нэг өдөр ах дүү хоёр дуугүй дүрс нуугдаж тоглохоор болжээ. Дүү нь эхэлж нуугдахаар тоглоомын талбай руу явлаа. Дүү нь хөрсөөр улаан өнгөтэй дөрвөлжин дүрстэй таралдаад "Би таны ард нуугдаж болох уу? Ахтайгаа нуугдаж тоглож байгаа юм л да" гэжээ. Дөрвөлжин улаан дүрс зөвшөөрч дүүг нь ардаа нуулаа. Ах нь ирээд "Найзаа, чи миний дүүг харсан уу?" гэж асуухад дөрвөлжин улаан дүрс инээмсэглэн гидсрүүгээ заалаа. Ах нь гайхан харснаа. "Үгүй ээ, миний дүү улбар шар өнгөтэй биш, шар өнгөтэй шүү дээ. Энэ миний дүү биш байна" гэж цааш өнхрөн дүүгээ хайсаар явлаа. Ах нь дүүгээ тоглоомын талбай дээр байсан дүрснүүдээс асуусан боловч олсонгүй. "Дүү минь хаана байна?" гэж дуудахад дүү нь улаан дөрвөлжин дүрсний цаанаас инээмсэглэн гарч ирэв. Дүү нь баяртайгаар өнхрөн ирж "Ахаа, та намайг олсонгүй. Одоо та нуугдаарай" гэд нүдээ анилаа. Ах нь өнхөрсөөр өөрөөсөө том олон цэгт хөх дүрсийг хараад дүүн рүү өнхрөн очиж "Дүү минь намайг хайж байгаа. Ард чинь нуугдаж болох уу?" гэхэд хөх дүрс зөвшөөрлөө. Ингээд ах нь хөх дүрсний цаагуур өнхрөн оров. Яг энэ үед дүү нь өнхрөн ирээд хөх дүрсний доторх хэсэг яагаад ногоон өнгөтэй харагдаж байгаа юм бол гэж гайхан харж байснаа ахыгаа хайж цааш явлаа. Дүүн тал байгаар эргэлдэн ахыгаа хайж өнхөрч явтал ах нь дүүгээ дуудан хөх олон үнцэг дүрсний цаанаас инээмсэглэн гарч ирэхэд хөх дүрсний ногоон өнгө нь харилж байхыг хараад дүүн маш ихээр гайхсан боловч учрыг нь олсонгүй. Ингээд дүүн нуугдахаар явлаа. Дүүн өнхөрсөөр тоглоомын байшин дотор нуугдахаар орлоо. Ах нь тоглоомын талбайгаар дүүгээ хайсаар байшингийн дэргэд ирэхэд шилэн цонхны цаанаас дүүгээ зохиж байхыг хараад "Аа, би чамайг олсон доо" хэмээн баяртайгаар хашгирлаа. Ах дүү хоёр хөвгөлтэй тоглосондоо баяр хөөртэй байлаа. Гэхдээ тэр хоёр дүрснүүдийн ард нуугдахад өнгө нь өөрчлөгдөн хувирч байгааг ердөөсөө ойлгосонгүй. Гайхсаар гэрлүүгээ явлаа. Хүүхдүүдээ бүгдээрээ ах дүү хоёр тусалж дүрснүүдийн араар ороход яагаад өнгө нь хувирсны учрыг олцгоё. Ингээд бүгдээрээ хамтдаа хөгжилтэй туршилт хийцгээе. Бид нар туршилт хийхэд шилэн савтай ус хэрэгтэй, мөн биер хэрэгтэй, гуаш бас хэрэгтэй. За, эхний шилэн савтай усандаа улаан өнгнөөс авч хийн сайтар утгана. Бүгдээ будгаа уустлан сайн утгаарай. За, одоо ус маань ямар өнгөтэй болсон байна хүүхдүүдээ? Улаан өнгөтэй болсон байна. Одоо бүгдээрээ дээрээс нь нэмж шар өнгийн будагнаас хийж сайтар утгана. Өнгө нь яаж хувирч байгаа хүүхдүүдээ сайн ажиглаарай. За хүүхдүүдээ ямар өнгө үүссэн байна? Улбар шар өнгө үүссэн байна. Улаан өнгөн дээр шар өнгийг нэмэхээр улбар шар өнгө үүсдэг юм байна шүү дээ хүүхдүүдээ. Тэгвэл дөрвөлжин улаан өнгөний араар орсон чинь улбар шар харагдаад байсан юм учиртай юм байна шүү дээ хүүхдүүдээ. За, одоо бүгдээрээ дараагийнхаа шилэн савтай усанд хөх өнгөнөөс авч хийн сайтар утгана. За хүүхдүүдээ одоо ус маань ямар өнгөтэй болсон бэ хүүхдүүдээ? Хөх өнгөтэй болсон байна. Одоо тэгвэл бүгдээрээ шар өнгөнөөс авч хийн дээрээс нь нэмээ уустал нь маш сайн хутгана.
дахиад нэмж хийцгээе. Сайн утгаараа хүүхдүүдээ. Өнгө нь яаж хуурж байгаа хүүхдүүдээ маш сайн ажиглаарай. За, одоо ямар өнгө үүссэн бэ хүүхдүүдээ? Хүүх өнгөн дээр шар өнгийг нэмсэн чинь ногоон өнгө үүссэн байна. Тэгвэл хүүх өнгийн олон өнцөг төрсний араар ороод ногоон болж харагдсан ийм учиртай юм байна шүү дээ хүүхдүүдээ. За, ингээд багштайгаа хамт хөгжилтэй туршилт хийсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа.